За юу яцхан миний үсгийн цуглуулгынууд амьдралдаа бөхсдүүлээ сууж байгаа. Та тэгтээ гайгүй энэ тэр цаан чинь бүр ингээ INP өгцөн байгаа заа. Anyways би өнөөдөр ихтэй ингээд нэг мөрөгчийсэн шүү бичлэгээ хичээд. Тэгтээ бас арай ч бас ингээд нэг юм ус зурчиг шаах гадсан юм нэг амлчаад амлалтаа биелүүлдэггүй. Тэгээ би ингээд шарандаа ингээд бичлэгээр ингээд нэг ирсэн. Тэгээд гэтээ дахиж хизээч юу н амлахаа болиё гэж бодоод би нэг өдөр болгон бичлэгийг нэгээд нэг амлаж ирсэн шүү дээ. Тэгээ энэ яг нэг сонгуулийн сурчлагаа шиг хацсан одоо байхгүй юу. Тэгэхээр би яаж нэг 7 хоногт нэг 2 бичлэг ч юм ингээд нэг уулзгаар ингээд шийдэж байгаа шүү. Окей. Тэгээд юуны өмнө INP personality-г ярих юм бол хэдүүлээ нэг зүйлийг нь ойлгоцгоо заяа. Мань мэдрэл гараад дэлүүлүү солиулүү гэж өвдөн штэ. Аха. Тэрний бодит жишээ нь хий MC болтоо аахгүй юу? MC болтоо ихтэй үн домроо пста тий ингээд нэг яг Монгол улсын хамгийн хил амтай пистанер ингээд нэг дор цуглаж байгаатай нэг ингээд нэг дийсэлж байгаа штэ. Тэгсч дундуур ингээд шааж орж ирсэн тий. MC болтоо энэ үгүй л хэрэглээ гэж ёо. Писта ингээд гэтээ MC болтоод хэлмээр байдаг хгүй бро. Чиний expectation чи ингээд бодтой хэлээс бүр дэндүү ингээд хол байгаа даа штэ тий. Гэтээ хаа бро өдрийн төсөөлөхөд төөрхөнтэй ингээд нэг сүүлд нийгэмтэй тустай контент бодоо тэгэл хөөрхөн царайлал явж лээ тий. Гэтэ ингээд нэг тэр шиг ингээд илүүлийн солиулог ингээд байж болохгүй юу? Аха. Тэгээ дараа нь INP хүмүүс ингээд нэг амар emotional гэж ярьдэн штэ. Аха. Тэгвэл ингээд INP хүмүүс ингээд хоньны ортой ингээд нэг комбайн дэвэл яг хаа өн домроо хариу гарч ирж байгаа тий ингээд нэг зодтолтонгоо үйлдэх ч юм уу хэрэлдэнгээ үйлдэх ч юм уу яадаг ч мэдхгүй би л авдаг ингээд нэг мэдэн штэ тийм хүнийг манай X Йоо манай X гэдэг ингээд нэг хоньны орны INP-с авах тэгснэ ингээд нэг хэрэлдэнгээ үйлээшаа тий бас гой гараа тий тэнгуүтэй ингээд нэг төсөөлөд үзцгээ зөө guys. What about хилэн цордны INP? Чамаа ингээд нэг өглөөний emotional орч ингээд нэг алчингуудаа оройн ингээд нэг emotionally хийлээгээшаа тий энэ яг нэг айлын том ахнаар өгдөн штэ ингээд дүүгөө шүнжэнгөө ингээд зодонгуудаа ингээд өглөөний заахында бити үлээрээ гэдэг шиг шааж байгаа байхгүй. Тиймээс ингээд хилэн цордны INP хүмүүсээс guys болгоомжтой байх хэрэгтэй шүү. You know what I'm saying? Тэгэхгүй бол ингээд нэг чиний бөхсчин ингээд нэг улаан. Тийм ээ. INP хүмүүс өөрсдөө ингээд нэг ярьдэн штэ. Яа тэгээ сая бичлэг хийсэн чи батарей дуусаа шаачтیں۔ Тэгээд за guys ингээд би ингээд бичлэгээ чадахгүй ингээд маргааш ингээд оруулъя гээл. Тэгсэн чи та бүр fucking story-н дээр бүр яаж юм те шааж гэж байна те. Тэг би мэдчихсэн гэж юм маш шүү. За тэг би шарандаа байна те. Гэтэ баста яаж яах нас яваадах юм аа. Юун дээр төгөө андаа гэтэ чиний хэлдэг үний юм байна те. Ингээд нэг нас чи явж байгаа болохоор ингээд нэг дислайнуудаа ингээд нэг тэмдэглэж аваа гэдэг тийм. Гэтэ зүгээрээ хөгш настай хүн ч гэсэн бас те бас гоё шааж штэ. Сониос ингээд нэг энэ одоо пихло надлуу 16-7 төгтөд амар их бичээдэх юм. Тэдэрт ингээд нэг замаар нэгээ хэлэхэд ах нь 10 жилээ төгсөөд 10 жил болж байгаа шүү гэж. Наснаа л яцгаар өгдөө за. Окей. Anyways. Та тэгээ төсөөлж үзчихсэн үү? Хилэн цорд INP personality байх юм бол ямар хариу гарч ирэх вэ гээд. Нэг ахнаар багтаа дүүгээ зоддсон шүү дээ. Тэгснэ зодсныхын дараа ингээд нэг за бити үлгснээ нэг аргадангууд дахиад зодоо шаадаг шүү дээ. Хилэн цорж яг тэгэж шүү дээ. Чамаг ингээ өглөөний штэтэй ингээд нэг тулталцсан ингээд нэг шааж авснаа хойноос нь ингээд нэг хайрлангуудаа терапи хийж мэйл. Тэгснэ гайг болгоо дахиж нэг шааж аваал тий. Тэгэхээр ингээд хилэн цордны INP-д чи ингээд дараачудаа ингээд тарах юм бол шүү дээ. Мэддэг бүх ингээд номоо уншуулаад чөтгөр чи надаас зайл гэж хэлээрээ заяа тий. Тэгэхгүй бол эдэр угаасаа бүр аюултай пистанаар тий. Итгэж болохгүй байхгүй юу? Тэгээ хойноос нь штэ те ингээд нэг миллиард INP байх юм бол бро ямар ч ингээд нэг тайлбар тавихгүй шууд зүхтэн штэ окей. Яа тэгвэл штэ те миллиард ч амар заваа штэ. Одоо нэг амьдрал амар хэцүү байна гэдэг нэг юм хохирогчийн ингээд дүрд ингээд тоглонгуудаа ингээд чамаа ингээд хойноос чинь шараад байдсан штэ. INP-гээс яг тийм ихгүй юу. Тэгэхээр ингээд тийм хүнтэй таарах юм бол штэ те зүгээр шууд блок. Окей блок. Шууд зайлуул амьдралаасаа тий. Тэгээ оосо бас ингээд INP дээр ингээд фан юм ингээд ярихад штэ тий. Joker, Harley Quinn үүдэн штэ. Тэр чин сэтгцэн эмхтэй үнийг имчлэгч явж байгаад өөрөө сэтгцэн эмхтэй болдсон штэ. Тиймээс ингээд яах нах нөө. INP найзлаа. Тэр чинь угаасаа чиний үнгүү терапист те. Тэр хүн чамаа ингээд терапи хийж ингээд чиний бүх ингээд зовлон гэж сонсоод штэ те. Өөрөө галзуурж байгаа штэ. Тэгвэл өөрийг харах боломжтой байхгүй. Чи ямар мэдрэл мотой байснаа те. Тэгэхээр ингээд найз чинь ингээд нэг галзуурж байгаа л окей чи өөрийнхөө мэдрэл мотой чинь л найз чинь халдсан байна гэж ойлгочих. За окей.
Тэгээ ямар ч сайн би бол хөөхөө хөргөнхтэй бас явж авч тий. Гэхдээ хизээж битгий заяа. Улс төрд эсвэл засгийн газарт INP хүнийг битгий сонгороо заяа. Германы ногоо нам шиг солиороо шаачиж шүү нөө эрчим хүчний бодлого бүгднийг ингээд нөө сүрүүлэнгүүтээ сэргээгт хэрчим хүч бид нар байгальтай хайртай маятай гэж мэгээ шаа эдийн засгийн алаад ерөөгүй лалрууд тэр ингээд нөө манай ингээд засгийн газарт ингээд хүн намынхан баг INP-ийн цуглуулга хийж байгаа хэрэг шүү. Йоо тэр улс төрч яах вэ? Тэгээ та төсөөлж үзчихсэн үү? Дан болно штэ. INP personality хүн генерал байна гэд тий өөдөөс чи хүмүүс ингээ бодож яхад ингээ цэцэг барьж ингээ нөө очдөг ч юм уу тий энэ 10 жилийн өмнөх нөө Facebook-ийн нөө pick up line-ууд эдэн штэ pick up line okay slogans тэд нар яадаг вэ гэвэл басаач намайг хорцол гэж мэгээл эсвэл ингээ нөө нэг би ингээ нөө борон дуртай яад бол намайг үлж байгаа ингээ нөө хин ч анзаарахгүй миний нөлөөсийг анзаарахгүй гэж би ямар эргүүл алруу дээ тэр тэнэг пистанер яг бассейнд оронгуудаа шээдэг бах тий. Тэгэхээр ингээд нөө 9B хүмүүсээс ингээ асуух хэрэгтэй байхгүй чи бассейнд орж шээж ийсэн үү? Яа тэгснэ ингээд нөө угаасаа ингээд нөө 10 жилийн угаасаа нэг Facebook дээрээс слогнууд угаасаа л ер нь баг дийлхийн 9B зохиосон байх уу? Тий ингээд нөө нэг чи ингээд надлаа ингээд хутах шидэж яхад би зөрүүлээд ингээд яадаг ч илээ дэр өгнө гэдэг чинь бүр үнэн домроо мэрдэн штэ фиста яг тиймээс ингээд 9B хүмүүс угаасаа скизофрениатай амар төстэй тиймээс ингээд guys таад ингэ хэлэхэд нь штэ те бодтой юмыг хандаа сурчих заа. Юмыг бодтой ер нь хараа сурчих. Наад emotion бүсэндөө чих заа. Рационал ярьж сур заа. Окей. Яасан. Тэгээ хойноос нь штэ те. Таад надаас амар их асууж илээ л да. Чиний ингэ нөө нэг MBTI бас ингэ нөө нэг zodiac sign чи юу ингээд би тэг өөдөөс нь хэлтэн. Нөө Gordon Ramsay гэдэг амар аашмуутай тоглож байдсан штэ. Тэрний MBTI zodiac sign хоёр чи яг надтай адилхан байхгүй юу? Тиймээс ингээд дараачууд guys INP хүн байх юм бол штэ тэ миний доор ажиллуулаарай заа би тэр эдэ бүхсэн өстой өшгөлж өгье гэж. Йоо ямар ч лсэн тэр бол амар фана. Тэгээд би бас ингээд зөндөө олон зүйлүүдийг чинь анзаарч лээ л да юу вэ гэвэл мань гарууд чинь брикапас брикоор хийхдээ амар муу те. Тэгээ салтыг үзэж чадахгүй тэг хөнгүүгээр амьдрч чаддгүй мó айшаа тэгэл хин нэгнээс ингээд салаал ингээд нөө нэг emotional trigger ингээд болонготой амар hopeless хорны хөө болцдог те. Өрөөнд дотор боогон чиг гэж цувруулдаг ч юм уу яадаг ч юм а тийм мэдрэл муутай болохгүй юу. Тиймээс ингээд INP хүмүүс өөрсөнд нь терапи хамгийн хэрэгтэй байхгүй юу. Бусдыг терапи хийх ах заа. Өөрийгөө эхлээд хамгаалчих за. Тэгж ингээд мэдрэл муутай явсан мэдрэл муутай яваг гэсэн дэрэлгүүдээ те. Тийм ээ guys. Fuck юм аа. Стагт би яалч өгчөрчжээ. Нөгөө толгоо бүр манраашаас юу ярих гад юу яар. Асуудалгүй юм байна чаа. За окей анда. Тэгээ би асуудалгүй юм шиг байна тий. Гэтэ нэрнгээсээ юу ярих чад мартчихлаа биз та. За тэр нь ч тэгээ угаасаа миний контент угаасаа нэг амар чухал нэг юм series контент биш юм чин дээ. Тэгээд учруулж яахгүй. Сонёс нэрэ зарын чанартай мэлхэд guys. Маах нэрэ зуны менюнууд шинжилсэн таад ингээд амар гоё ice drink-ууд ингээд уужуулж जैन big crease идэр гардаг болсон smoothies тэгээ нөгөө нэг жоох хүүхдүүд чинь нэг strawberry matcha уугаад яваад байгаа шүү дээ. Тэр мэрж гардаг болцсон. Тэр ирж ингээд орлого оруулаарай. Тэгээд манайх өглөө яг цагтаа нээдэг болсон. 7:30-аас оройн 6 хүртэл ажиллаж байгаа шүү. За. Тэ өөр чинь юу вэ? Тийм сониос нэр бас амар фан юм ойлгосон юм а. Өнгөрсөн 7 хоног гэхдээ би баг бүр таратар болоосон шүү. Энэ одоо буд гарын буцааг байгаа ч биста мангар л хосоо салж малцсан гөлөг юу болоод байгаа юм бэ гэж. Юу болоод байгаа юм бэ? Битгүй нэрээ. За тэгээд дараа шимжлэхээр уулзъя. Тэгээд би энийг дутуудаалаагүй шүү. За би энийг INP-г дараа бүр ингээд шарандаа бүр ингээд бүр маш удаанаар маш гоё саркастикаар муулах болохоор дараа шимжлэгийг нас хүлээшээ. За тэгээд комментний доор ингээд дараачийн удаа ямар тайпыг муулгамаар байгаа. Тэгээд магадгүй комбайн зоодыг сайн байвал ингээд хэлчихгүй би тэгээ харж байгаа л хийчихье. За. See ya.